Сэтгцийн эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд. Сэтгцийн эрүүл мэндийн боловсролыг дэмжигч Teso Group. За сайн байна уу? Сайн байна уу? За. Би өөрийгөө эхлээд танилцуулаадахъя. За, миний нэр бол Ган Тулга. Сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэл заслж эмч байгаа. За, мөн бэлгийн эмгийг судлаач, гэр бүл хосын харилцаа тал дээр үзлэг хийж зөвлөгөө өгдөг эмч байгаа. Тэгэхээр өнөөдөр нэвтрүүлэгт оролцсон учраас өөртөө ч ихлэ танилцаад товч мэдээллийг авах байдлаар хоёлаа ярилцлага эхлэх төхөө. За. Тэгээд товч танилцуулна гэхэлээ яаж танилцуулсан бэ? Зүгээр өөрөөрөө бигнут гэдэг. бигнут. 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 BGNUT бигнут. Тэгээ одоо 27-тай. Тэгээд дизайнер мэргэжилтэй. Дизайнер мэргэжилтэй. Тийм байна да. Тэр нь товчлах та. Гэр бүлийн байдал ганц бай юу? Тий ганц бай. Өрдөн сэтгэл зүйн эмч, сэтгцийн эмчтэй уулзч байсан уу? Уулзч байсан. Хэдэн удаа вэ? Сар хагас явсан баха. Гэтэ хэдэн удаа явсан санахгүй. Засалч эмч байсан юм уу те? Тий. Эсвэл сэтгэл зүйч үү? Би харин аль нэг хэлж мэдгүй. Их төвшин эмчтэй явжсэн. Зөв. Тэгээ юу гэж яхаа мэдгүй хэлхийг. Нэг сар хагас орчим. Харин тийг санаад байна. Би амар юмаа мартдаг. Зүр сандаггүй болтой ингээ мартчихад. Юутай ер нь холбоотойгоор тухайн үед ер нь ямар асуудал болмос хандчихсан юм бол Нөгөө юу амар тийм юутэйсэн. Одоо аг болцсон л та. Амар депресд байсан. Амар депрешнтэй. Тэгээд ер нь айгу завсан гэж. Тэгээд явж ирсэн. Тэгээд тэрнээс хойш юм дээрсэн шүү. Хойд сэтгэл готрол төрж ирсэн гэсэн үг. Сэтгэл готрох ерөнхийдөө одоо бол шийдэгдсэн гэж байна шүү дээ. Тэгэхээр тий ер нь би л зүр тэгж л бодоод байгаа. Гэтэ нөгөө өмнө нь л арай нөгөө нэг өөртөө хүлээж авдаг байсныгаа харьцуулах юм өмнөхтэйг харьцуулах юм одоо хамаагүй дээр болсон гэх юм уу? Өмнө нь хараа би нэг одоо ингээл гонжлохгүй, гутарж болохгүй, ингэж болохгүй дараараа гэдгсэн бол одоо ингээд яг юу мэдэрж байгаагаа амар хүлээж авдаг болоод тий ер нь арай дэрцэн гэж бодоод байгаа ширцэн. Тий. Тэгвэл тухайн үеийн магадгүй хандах болж исэн шалтгаан нөхцөл нь юу байсан болохоор хандж исэн юм бол хоёлаа энэс асуудлаа тодруулаад эхлэе гэж бодож байна. Тухайн эс чинь гэх юм бол зүгээр л тэгэл айгу яг санахгүй байна. Гэхдээ амар ер нь амар л сэтгэлээр унаал амар ингээл яаж юм бол тоо айгу амар ер нь амар зоолсон. Ер нь амар зоодсон. Айгу зовж исэн. Гэтэ одоо яг яаж юунаас болоод зоодсон нэгсэн санахгүй л байна. Гэтэ зүгээр яг нөгөө нэг тэнэр ерөө санахгүй. Ягаад зоодсон санахгүй. Ямар ч амар л унд ус. Тэгээд яг нөгөө нэг баярлал, нэг гуйнаал, нэг юм нэг юм ядраатай юм савлгаатай юм шиг байнга тийм юутэйсэн гэх юм уу? Сэтгэл хөдлөл тогтургүй. Тийм амар тогтургүй. Тэгээд ер нь байнгын нэг амар юу амиа хорлын морлыг ч юм уу дандаа байнга тэгж бодогддог. Тэгээд ер нь амар тийм харанхуй ийсэн. Айгу харанхуй ийсэн. За сэтгэл хөдлөл тогтургүй байсан гэж байна. Тийм. Энэ ер нь бага наснаас ер нь ийм альва юмд тогтургүй байдал ажиглагдаад байсан юм уу? Эсвэл тодорхой ямар нэгэн нас үе магадгүй үйл явдалтай холбоотойгоор чамд ажиглагдаад илрээд эхэлсэн зүйл юм. Би нэг жоохон амьдрал нэг сандаггүй байхгүй би нэг сандаггүй. Тэгээд яг нэг за нэг 20 хэд мэдтэйгээс илүү анзаардаг болсон байж магадгүй тэр яга. Ер нь бол айгүй юм доктороо гинт амар уралж муурлал гинт гонигснаа гинт амар нэж минийг нэг ингэдэг нэг амар юм тий. Гэтэ юунаас гэдгийг санахгүй байна. Яг санахгүй байна уу? Эсвэл санахыг хүсэхгүй байна уу? За яг ингэж санахгүй хүсэхгүй байна уу гэж бодлоо.
Үгүй сандгүй маа ерөөсөө. Огт 20-наас гарах хүртлээ. Гэхдээ яг тэр үеийнхэн нэг юм тодорхой амьдралынхаа үеүүдийг бол санана. Гэтэ яг ингээл тэгдэг байж гэдгээс ингээд тэр яг санахыг хүсгүй ч магадгүй байна. Амиа хорлох тий өөрийгөө гэмтэх талаар бодол төрж исэн гэж штэ. За магадгүй тэр нь юутай холбоотойгоор энэ зөвхөн өөрт мэдрэгдэх бодол мэдрэмж байгаад байсан юм. Эсвэл өрөөлийн харилцаа өөрт байсан уу? Тэгээ өөрт мэдрэгддэг. Өөрт мэдрэгддэг ус. Зүгээр нэг амир би уусаа хэрэггүй мэн дараараа. Яагаад өөрийгөө хэрэггүй гэж боддог вэ? Гүй мэдгүй зүгээр ингээд ямарваа нэгэн зүйл болж болох юм бол би зүгээр яг ингээд өөрийгөө нэг юм хангалттай биш гэж бододдаг гэх юм уу? Яг ингээд юм хэдий хийсэн ч гэсэн уусаа нэг хүмүүсээс нэг юм тодорхой хэмжээний ингээд approval одоо хүлээн зөвшөөрөх ч юм уу тийм зүйл мөлийг айгүйх хардаг. Тэнгүүтлэр ингээд тийм зүйл нь байж байхгүй ч юм уу зүгээр ингээд нэг юм би нэг амархан боддог байхгүй амархан боддог ярдрагатай тэр бодлоос бол унч манд чаддгүй. Тэгээд амархан боддог ангуутлаар хүмүүс амар хүлээлт тавьчихдаг. Өмнө нь тийм байсан. Амар хүлээлт тавьж явдаг ч юм уу ингээд энэ намайг ингээд би гол би өөрөө дотор амар тийм сэтгэл гаргадаг гэж боддог байхгүй би ингээд ямар ч хүнтэй харьцсан би ингээд өөрт байгаа бүхний ингээд чадлаар өгөх гэж амар ядаг. Тэнгүүд нөгөө талаасаа яг би нэг өндөр энэ босох шиг л тавьчихсан юм шиг. Тэгээд тэр нь буцаж над дээр ирэхгүй ч юм уу тийм хандлага нь ирэхгүй байхлаар ингээд би уусаа муу юм бэ би хангалттай биш байгаа юм бэ чадахгүй байгаа юм бэ ингээд тэгээд тэр нь болохоор яг нөгөө нэг эд амарчтал дээр ундаг байсан үед болохоор за ер нь уусаа би ингээд хэрэггүй юм чи яг амаа хорлолч дараар мараараа ер нь амар тэгж боддог байсан. Гэтэ одоо яг ингээд ярьсан чинь би яг тэр үеийг яг яагаад гэх гээдээснийгаа амар сайн санахгүй. Тий мартцсан юм уу яатсан юм уу эсвэл тоохоо болцсон юм уу хэрэггүй мэдээл юм уу тэгээд өнгөрсөн үлдсэн юм шиг биш. Үйлдэл хийжсэн юм. Үгүй бодож байсан. Үйлдэл бол гэж байгаа. Санахгүй байна. Тодорхой зүйлүүдийг аль хэдийн өнгөрсөн түлдээсэн гэж үзээд байгаа юм байна. Тэгсэн л байх. За. Магадгүй тэгвэл хоёлаа арай өөр талаас нэг яриад үзээд. Өнөөдрийн магадгүй уулзалт тий энд орох болсон зорилго магадгүй шалтгаан нь юу байв? Энд орох болсон шалтгаан ер нь бол энэ контент үзээд угаасаа амар гоё санагддаг. Тэгвэл угаасаа сэтгэл зүй гэдэг сэдв би амар дуртай. Тэгээд зөвөр магадгүй би нөгөө нэг өөрийгөө эдгэрсэн гэж бодоод яваад байгаа. Тэгвэл зөвөр яг энд ингээд ярилцсан зүйлээр мэдхгүй бас өөр нөгөө нэг хэрэгтэй хүмүүс нь одоо миний туулсан зүйлс ч нэг юм хэрэг болох болов гэдэг байдлаас гэх юм уу. Тэгж бодож байна да. Өөр амар тодорхой юм бол нэг болвол. Сая хоёлаа нэг эдгэрсэн гэж бодоод байна. Магадгүй гүйч гэж магадгүй гэж яриад нь шүү дээ. Тэрэн тэгвэл яг ямар зүйлийг юу гэж эдгээсэн? Эсвэл магадгүй хараахан эдгээгүй байх гэж үзээд байгаа. Юу эдгээсэн гэвэл өмнө нь амар тийм өөрийгөө амар тийм үзий ядал өөрийгөө тэгэл уусаа болохгүй бүтэхгүй дараараа энэ тэрэ гэж боддог байснаа. Одоо бол тэр гээд өөрийгөө үнэлдэг болсон гэх юм уу? Би чинь мундаг юм биш, би чинь чадaltaй юм биш дараараа гэж бодсноо би идгсэн гэж бодож магадгүй. Өмнө нь амар сэтгэлээр унаад амар юм гонж готраал тэгдэг байсан. Одоо болохоор тийм амар болцсон. Юмд амар хүлээцтэй ханддаг болсон. Юмыг арай өөр өнцгөр нь хардаг болсон. Тийм тэрийг идгсэн гэж харж иж магадгүй. Тэгэхээр өөрт нь бол итгэлгүй. Тий. Байсан байдал бол одоо өөрчлөгдсөн. Тий. Тэр итгэлгүй байсан байдал нь би анх нэг ардын бодонд орчихсон байхгүй юу? Тэгээ анх тэр чинь би хэддээсэн би 20 мөртөөсөн мэдгүй санахгүй амар жоохон байсан. Тэгээд анх ардын бодонд орж байхад хамгийн ихний дугаар нөгөө нэг ингээд цацал нэг одоо бичээд тэмүүлээд чинь зургтаа гарч байгаа шүү дээ. Тэгээд би зургтаа гарч байхад нь тий ямар юм болт юм би мэдэхгүй. Тэгээд зүгээр яг тийм нэг ихний дугаар дээр яг өөрийнхөө байгаал ингээд дараараа гэл яг реакшн нэтэрэ гаргаад тэгсэн. Тэнгүүд тэрний дараа яг ихний тэр дугаар цацагдангууд за зургатаар үзэх нь ойлгомжтой. Тэнгүүд яг ингээд сошиал дээр YouTube энэ төр дээр ингээд тавигдангууд тэрнийхэн доор нь ингээд хүүхэд хэмжээдэг сонирхолоо юу гэсэн бол мөнгөсөн мөнгөд уншингууд тэрнийхэн комментууд нь ингээд амар байсан байхгүй юу. Тэгээ нөгөө нэг багасаа амархийн
Жаахан нөгөө нэг ингээд хүмүүс ингээд чи охин шиг чи юм шиг чи тийм нэгдэг гэх тэнгуут нугасаа багасаа тэр ингээд суудсан. Тэгэнгүүт тэр яг ардын бод ихний дугаар цацдангууд тэрэн дээр ингээд яасан гэд нэг тэр мэдээллүүд нь тэр хүмүүсийн сэтгэлүүд нь амар хүнд туссан гэх юм уу. Тэгээд тэр үеэс хойш өөрийг ингээд хаагаад ингээд дарцсан. Тэгээ одоо тоохоо болцсон. Сая ярен дунд гарч ирээд штэ нөгөө охин шиг. Тэгээд ингээд нөгөө хүүгүүдийг байхад одоо миний анхаарал байгаа юм ир хүн шиг байж гэдэг юм уу. Эмэгтэй өний битээ шалж байгаа надаа яач гэдэг юм уу. Тэгээд хэлэх гээд байдаг. Эмэгтэйлэг байна ч гэдэг юм ярьдаг. Тэгэхээр энэ тал дээр чиний өөрийн байр суурь, мэдрэмж энийг дагсаа одоо бусдын чамд хэлж байгаа үгэн дээр урд нь бол имзэглээд байдаг гэсэн байна шүү дээ. Тэгэхээр энэ зүйлийг чи ер нь юу гэж илэрхийлж, юу гэж ойлгох юм? Одоо ингээд нэг нийгмээс тавьсан нэг юм стандарт гэх юм уу тийм нэг тавьсан зүйл байгаад байна шүү дээ. Эмэгтэй хүн гэвэл ийм байх ёстой, эмэгтэй хүн бол заавалчгүй юм ч гэдэг юм. За тэрэн дотор одоо нийцгүй ч юм уу арай ондоо харагдсан нэг нь нэр шошго зүудгч гэдэг юм уу тийм ийм байдал дээр чиний хувьд өөрөө багаас ч одоо охин шиг байна гэдэг яриа сонсч ирсэн байна шүү дээ. Тийм. Гэхдээ бид тэгээд уусаа багасаа өөрийгөө нөгөө нэг гей гэдэг мэддэг байсан. Тэгэнгүүтлээрээ надад тэр нэг амар юу сүртэй байгаагүй. Зүгээр л тэр би зүгээр хамаагүй яг өөрийгөө мэдэрч яхад нэг хүмүүс сан тэр нэг юм төвөг болоод тийм үү хүмүүс тэрийг өөрсдөө төвөг гэж хараад өөрсдийнхээ амьдралтаа төвөг болоод тийм үү бүү мэд амар юм утгагүй зүйлүүд гэж харагдаад ддэг болсон гэх юм уу. Тэнгүүтээ яг одоо миний юугаа хийн үү хаана яана вэ нүү яаж мэдэрч явж байгаа хинт хамаагүй шүү дээ бид нэр угаасаа бүгдээр яг л нэг ингээд нэг дэлхий дээр байгаа зүгээр нэг хүмүүс байгаа шүү дээ хинт хамаагүй тэгэнгүүт зүгээр мэдгүй надад нэг өмнө би амар тэрэнд ач холбогдол байсан ч одоо нэг ач холбогдохгүй болцсон тоохоо болцсон хүмүүс юу гэж хэлнэ яана вэ нэг хамаагүй болцсон хүмүүсийн харилцаа чамд өгж байгаа одоо коммент сошиалор болон бодит байдал дээр харьцаж байгаа зүйлээр анхаарал. Магадгүй би тэрийг хангалттай их туулцсан байгаа те би бүр ханаад тэрэндээ бүр ингээд юм хамгаалттай болцсон байж магадгүй байх. Сая баг наасан дэрчсэн нөгөө хүмүүсийн хэлжсэн үг үйлдэлүүд те. За нэр шошгын талаар хоёул ярьжсэн. Тэгэхээр энэтэй холбоотой магадгүй чамд үүсчихсэн мэдрэмжүүд магадгүй одоо өөрийгөө илэрхийлээд байгаа боловч илэрхийлэхээс өмнө чадахгүй байх үед магадгүй мэдрэгдэжсэн мэдрэмжүүд магадгүй бухимдлууд шинэ энэ зүйлүүдийн талаар яг өөрийгөө илэрхийлэхээс өмнө гэх юм бол би нуусаа тэгээд амар юм чимээгүй нууц амьдрах гэдэг тийм байсан баха. Тэгэд угаасаа тэр чинь нөгөө нэг жоохон байхад тий одоо чинь тэгээд хэдэн 10 хэдэн жил мөлийн өмнө ч юм уу. Тийм байхад угаасаа одоо нийгмийн хандлага шал ондоо исэн шүү дээ. Тэгэхээр яалчгүй амар тийм айцтай. Ер нь амар айцтай. Сони нэг юм өөрийгөө дотроо мэдээд байгаа мөртлөөсөө өөрийнхөө зөв гэдгийг мэдээд байгаа мөртлөөсөө тэрийг нь бусд хүмүүст буруу харагдаад тэрийг илэрхийлэхээс айдаг гэсэн гэх юм уу. Тэгэнгүүт тэр нь амар хэцүү байдаг гэсэн юм байна. Тэгвэл арай жахан дэлгэрүүлвэл тий. Одоо нөгөө зарим үзэж байгаа хүмүүс маань ойлгохгүй ч магадгүй шүү дээ. Өөрийн зөв гэдэг нь яг юуг хэлж байгаа юм? Ямар мэдрэмж? Өөрийн зөв гэдэг нь өөр одоо эрэгтэй хүн татагдаад байгаа гинэ тэр юм болоо. Тэр нь яг миний дотор яг юм зүгээр л яг л миний мэдэрдэг зүйл байгаа байхгүй юу? Нэг амар юм эрэгтэй хүн татдаг. Тийм. Тэгээд тэрнийх амар нэг юм юу нэ тэр нэг юм гаж машаал өөр мөр зүйл ерөөсөө биш байгаа байхгүй юу? Тэгээд угаасаа жоохноо багасаа л тэгэл тийм байсан багасаа би баг цэцлэгтэй хасаа мэддэгсэн байхаа өөрийгөө. Тэгэнгүүт тэгэл өөрийгөө мэдээл явдаг байсан. Одоо гол нь хүмүүс хэлж чадахгүй. Гэтэ хүмүүсээс ирдэг нөгөө нэг тийм одоо охин шиг эмэгтэйлэг байна, чи тийм байна гэд хүмүүсийн үгнээс болоод амар интерж ийсэн
Имтэрч. Тий. Тэгэнгүүт хүмүүс үг хэлэнгүүт яг нэг юм нийгэм ийм байгаа юм чинь би нийгэмдээ тааруулж би худлаагаасаа ингэж дүүрсгэж байх хэвээр мостой гэд тэгж амар явдаг гэсэн. Тэгвэл одоо чамайг сайн эмтэлж ийсэн гэдэг шүү дээ. Тэг ингээл сэтгэлийг чинь мэдрэмжийн үед ингээд тааг байгаад. Тэгвэл тэрэн жишээ нь хоёлаа нэг жаахан эргээд санах гад үзье. Бартаад байгаа ч гэсэн хэрвээ чи хүсвэл түр жаахан гүнзгий амьсгаа аваад хоёлонд ч ус байна. Ууж агаад нэг эргээд санах гад үзье. Магадгүй яг хиний ямар үгнүүд, ямар үйлдэлүүд магадгүй чамайг тухайн цаг үед бие барих арай өөр мэдрэмжээ илэрхийлэх нөхцөлд оруулдаг ч юм уу. Гойноход чиний түрүүний сонгосон үг их гоё үг гэсэн шүү дээ. Имтэрсэн гэж яриад байдаг тий. Тэрэнд хөтлөөд байгаа. Хоёлаа тэрийг нэг санах гад үзье. Ерөөсөө охин шиг гэдэг үг амар ядаргаатай байдаг гэсэн. Хүн болгоноос ирэх үү? Тий, тэг яг жоохон байхад найзууд майзууд ч юм уу байрны хүүхд ч юм охин шиг гэл. Тэгэл хүү амтан ийм ярьж болохоор наад ч охин шиг штэ гэд тэгэнгүүт охин шигч байж болохоор тэр үг тэгээд эмхтээлдэг ер нь л тэг юм би одоо эрэгтэй байгаад тахад яг нөгөө нэг зүгээр ингээд юм хийсрүүг байсан гэх юм уу зүйл охин шиг эмхтээлдэг тэгж алхдаг тэгж явдаг бүхсээ хайж явдаг нэг юм маневртай байна ла юм байна дандаа охтуудтай нийлдэг ч юм уу тэгж хилэнгүүт айгүйх ядаргаатай амар ядаргаатай тэгээд амар тэгж нам охин шиг гэж хэлж ингэж амар хөвөлдөг байсан юм. Тэр үг нь чамайг эр хүн шиг байсангүй гэдэг ойлголтыг төрүүл зовоогоод байдаг гэсэн юм уу? Эсвэл охин шиг гэдэг үг нь чиний яг бодит байдлыг тодорхойлоод байсан болохоор чи эмзэглээд байсан юм. Аль нь? Охин шиг бодит байдлыг тодорхойлоод идэгсэн болохоор юм болов уу? Тэр нь тэгвэл яагаад чи цэцэрлэгээсээ өөрийгөө тэгж мэдэрч ийсэн юм бол мөн өөрийнхөө алхаа гიშгэ үйлдэл чинь тэр байдлыг илэрхийлээд байсан байх нь байна. Хүмүүс хэлэхэд нь яагаад чи тааламжгүйгээр хүлээж аваад байсан. Тэгвэл 90 тойрны хүүхдүүд бүгдээрээ хөвгүүд яг ингээл жоо ялгаатай байгаад байгаа шүү дээ. Би нэг үг үйлмүүлний тэр Тэнгүүд тэднэртэй адилхан биш байсан болохоор би тэдний стандартанд тэнцэж чадахгүй байна гэд. Тэднэртэй адилхан байж чадахгүй. Тэгээд тэд нар намайг ямар нэг үгээр хэлж байгаа нь хамаагүй нөлөөлдөг гэсэн баха. Тэгвэл хэлж байгаа үг нь бусдын адилхан стандартанд тэнцээгүй гэдгээс нь болж эмзэглэдэг гэсэн үг. Тийм ба. Үгнээс өөрөөр тэгвэл ингэж мэдэрч ийсэн зүйлүүд нь юу вэ? Үгнээс өөрөөрөө? Тийм. Үйлдэл үү? Тийм, магадгүй. Одоо хамгийн их давтагддаг үг бол охин шиг гэдэг үгийг сонсоод маш их хэмтэрдэг, тавгүй байдаг байсан гэж шүү дээ. Тэгэхээр энэтэй холбоотой чамайг амиа орлох бодлыг бодох, за өөрийнхөө мэдрэмжийг дарах буюу ингээд одоо бүрэг дуугаач гэдэг юм тийм ийм байдал байсан гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ рүү хүрэхэд өөрөөр магадгүй нөлөөлсөн одоо энэ үгнээс өөр үгнүүд ч байдаг юм уу? Магадгүй үйлдэлүүд хин нэгний чамд хандаж хийжсэн тааламжгүй нөхцөл байдлууд байдаг. Би 10 жилийн жоохон байхдаа тэгээд ерөөсөө хүүхдүүд тэгээд нэг тэгэл хэлүүдэд дуудвал яваад идэв гэсэн. Тэгж байгаа би ангийнхаа хүүхдүүд сайн хэлчихгүй юу? Мессежээр. Тэгээ хэлсэн чинь тэр хоёул зүгээр найзуудаараа баймаг би тэгээд даан заамаа тэгээд хүн бити хэлгээрээ ч тэгж хэлсэн санагдаад байна. Тэгсэн чинь тэгээд магаш нөгөөдөрс нь сургууль даяар мэдсэн байсан уу юу? Тэр чигээрээ тэгээд ингээд хажуугаар явхалтад тэг хүмүүс хүүхдүүд нэг чихэндээ гомо ч юм уу дандаа ингээд чихэн дээр ингээд шивнж мэмдэг. Тэгт яг ийм бие хүчний дээрлэл байхгүй мөртлөөс яг сэтгэл зүйн дээрлэлт амар байдаг гэсэн юм уу? Тэрэн жишээ нь яаж мэдрэгдэв? Үгээр хэлэхээс гадна өөр
Дан ер нь танаа үгээр л хэлдэг байсан. Үгээр Тийм дандаа л үгээр л хэлдэг. Харц биеийн хилэмжээр мэдрэгдэх үү? Тэгээ үе зарим хөвгүүдээс бол тийм гардаг байсан. Жишээ нь ямар маягаар чам руу дуудч муудаал хөө хай хүү юм уу. Чи яагаад энийг дагаа минийгээ дагаа гэж үгээл тэг жоохон дээлэх гэж үзэж мүзэл. Тэгээ би нөгөө нэг жоохноосоо тийм нөгөө нэг ер нь тэгээд би амар олон эрэгтэй хүмүүстэй газар би чаддаг байхгүй юу. Айгаад тээ. Юунаас амар олон эрэгтэй хүмүүс ахлаар тэдний нөгөө нэг юм харцсан намайг хараад байгаа юм шиг бүгдээр над руу хараад байгаа юм шиг тэгээ намайг ингээд одоо шүүгээд байгаа юм санагддаг байхгүй юу. Нам миний үг хөдөлгөөн болгоныг хараад байгаа юм шиг. Тэгээд амар тэгээд ер нь бас эрэгтэй хүмүүс айдаг болсон. Эсрэг хүсийн хүмүүстэй харилцахад төвөгтэй байдаг зүйл байх. Үгүй Байхгүй. байхгүй. Магадгүй чиний өөрийн мэдрэмж, чиний өөрийн тодорхойлолттой холбоотойгоор эмэгтэйчүүдээс ирэх бас ямар нэг одоо юу гэдэг сая одоо ирчүүдийн хувьд байна гэдэг нь шүү дээ тийм. Ингээд чамайг шалгаад байгаа юм шиг, сориод байгаа юм шиг ингээ харцаараа үгээрээ хэлдэг чинь. Яг энэ шиг магадгүй эмэгтэйчүүдийн зүгээс ирдэг тийм байх. Эмэгтэйчүүдийн зүгээс харьцангуй бага байдаг. Гэтэ зүгээр зарим эмэгтэй хүмүүс болохоор энэ бүр надаас илүү эмэгтэйлдэг юм. Яаж ийм маневртэй болох уу? Яаж ийм халцгаар болох уу? Гэдэг зүйлүүд ирдэг. Тэр нь амар лайтай. Түрэг өөрөөр байгаад тахад. Гэр бүлийн гишүүдээс хоёлаа нэг гэр бүл рүү чинь их ороог байгаа шүү дээ. Одоо бол ганц бие магадгүй чи өөрөө бие даан амьдарч байгаа. Тэгэхээр бага насанд тийм үү одоо яг 20-од насны үед гэр бүлийнхаа дэргэд байсан байж таарна. Үгүй. Гэр бүлийн зүгээс тэгвэл ер нь чиний бие авч явах байдал, чиний өөрийгөө илэрхийлж байгаа байдал дээр илэрч исэн ямар нэгэн тийм сөрөг. Гэр бүлээс надад уу? Тэр нөгөө нэг юу манайх яажсэн. Нөгөө их сургуульд байхад тийм хүмүүс их сургуульд орсон байл л да. Тэгээ ер нь би нэг тухайн үед нэг тэрийг санахгүй байгаа юм. Гэтэ тухайн үед болохоор нэг залуучууд би нэг болзож явж исэн юм шиг байна. Тэгээ тэрийг манай ахын найд нь харсан юм шиг байна. Тэгээ ахад хэлсэн байгаа. Тэгээд ахад хэлээд тэгээ тэр нь ах согтоо орж ирээд тэгээд нэг зохиолчнуудэл яаж магаал ойрж морилол миний дүү ийм болчлоо гэж мэгэл тийм юу. Тэрнээс хойш тэгээд мэдгүй тэгээд ер нь манай ах амар уудаг л байсан. Тэгээд тэрнээс хойш илүү амар уудаг болсон байж магадгүй л тэрнээс болоод. Тэгээд ууж муухлаараа тэгээд миний дүү миний ганц дүү ийм болчлоо ийм байна гэж мэгэл тий. Чи нөгөө ойр дотны хүмүүс ч одоо ийм байдлыг гаргаж штэ. Тэгээд энэтэй холбоотойгоор чамд өөрт чинь бодогдох одоо гомдох гимшиг эсвэл эсэргээрээ магадгүй зарим тохиол бид нар ойр дотны хүмүүстэй гомдохоор эсэргээр нь бүр зөрүүдэлж улам тэр зүйлийг ахиулах ч гэдэг юм уу тийм батлах гэж оролддог ийм зүйлүүд байгаад байдаг. Тэгэхээр одоо нөгөө гэр бүлийн зүгээс санал зөрүүлдэх, үгүйсгэл ч юм уу тий санал нийлэхгүй байдал гараад ирэхээр чиний хувьд гаргаж исэн магадгүй зан үйлч гэх юм уу тий авир зангийн хувьд илэрч исэн зүйлүүдний хувьд ер нь тэгээд яангууд эсрүүцэнгүүт нь ер нь айгүй ууж эхэлсэн байна. арх ууж эхэлсэн. Тий. Амар жоохноос ууж эхэлсэн. Тий тэгэж ууж эхэлсэн. Миний шоудахад нь эхэлсэн. Өөрөөсөө том хүмүүстэй найзлж нь хүлж эхэлсэн гэх юм уу. Тэр ер нь айгүй тийм шоудч эхэлсэн юм байна да. Ер нь айгүй гадуур дотор явж маад. Тий. Гэр бүлийнхэнтэйгээ ойртохоор үгүйсгэл илүү байгаа учраас гэрээс гадуур цагаа илүү өнгөрөөдөг болсон гэсэн үг. Тий. Тэгээд надад нэг амар тийм чөлөөтэй цаг энэ байдаг гэсэн юм уу. Тэгээд зөв гэртэл байж идэг. Тэнгүүд нь тэгээд гэрээс гарах боломжинд олцчих юм бол тэгээд гэрээс гараад явал тэгэл уужтэл шоудаал дотор явал. Тэгэл буцаал ирдэг гэсэн да. Тухайн үед одоо ингээ гэрээс гадуур одоо миний ойлголтоор бол чи 20
20-д насны байсан байх гэдэг шүү дээ. 10 үү? Үгүй 15 6 юу? 15 6. Ааха өөрөөсөө ах хүмүүстэй уулзаад байсан гэсэн. Тий найзч нөхөрлөөл шоудаал тий нөгөө нэг одоо клуб нэг төрөл очиж мочоод тий аюух тэгдэг ус. Тэнд яг очихлоор яг өөрийнхөө нэг юм хинч тэнд очихлоор намайг шүүхгүй. Яг одоо миний community байгаа шүү дээ. Миний хүрээлэл байгаа шүү дээ. Тэг бүгдээр л ямар ч юм юу байхгүй. Яг л тэнд яг хүн байх боломжтойсэн гэх юм уу? Яг би ямар ч баг зүг шаардлага байхгүй. Тэнд хүснээрээ бүжиглэн, хүснээрээ яарна, хүснээрээ аяглан яг л өөрөөрөө байна. Тэнгүүд тэр газар руу илүү татагддаг байсан байж магадгүй. Магадгүй энэ нөгөө нэг хүлийн зөвшөөрөгдөх эсэргүүцэл гээл тий ийм байдалтай холбоотойгоор чиний хувьд магадгүй дайжих, холдох зорилгоорч гэдэг юм уу? За зарим тохиолдолд өөрийн мэдрэмжээ батлах зорилгоор хийж явах үйлдэлтэй холбоотой одоо бодоход эргээд нэг харамсмаар ч юм уу? Эсвэл магадгүй чамайг эрсдэлд оруулж исэн тийм нөхцөл байдал, тохиолдлууд, дурсамжууд бий. Өөрхөн амьтантай уулзж аваад исэн гэхлээр уулзсан угаасаа. 15 16 тагасаа. Гэтэ би тэрэндээ нэг харамсахгүй байна уу. Тэгээ юу мэрч Тэр зүйл болоод өнгөрсөн гэж харна. Тий, болоод өнгөрсөн. Тэгэд угаасаа нөгөө нэг магадгүй нөгөө нэг юу гэдэг гэж магадгүй байх. 90 50-ны хүмүүс хайрлахгүй байгаа болохоор өөр газраас өөрийнхөө хүрээлэл сайр хайж явдаг гэж магадгүй. Өөрийн чинь байгаагаар нь хүлээн зөвшөөрж байгаа хэсэг рүү. Тэгвэл энэ хайр одоо ингээд өөрийн чинь одоо яг өөрийгөө илэрхийлж байгаа байдлаар чинь ойлгох одоо хүндлэх тий дотн мэдрэмжийг өгөх боломж юу хэрэг вэ? Тойд уу? Одоо юу? Үед аль тойд бол ер нь нэлээд хэцүү байдаг байсан. Гэтэ угаасаа тэг яг нэг юм клуб руу ч юм уу тийм газар мадтай очивол тэг бөөндө цуглараад партидаал тэгж мэгээд нэг юм хүрээлэл амар бяцхан байсан. Тэг тухайд хүмүүс амар хаагдмал амар нуугдмал. Одоо бодох юм бол одоо арай дээр болсон хүмүүс арай илүү өөрийгөө ойлгодог, өөрийгөө хүлэмжшөрдөг, өөрийгөө гээд эсвэл нөгөө нэг юм жоохон эргэлдэж байгаа үед мэдээ ч юм уу эсвэл айгүй ингэж нэг юм туршилт хийдэг болсон юм болов уу? Хүмүүсийн юу нэрэ нээлттэй болсон юм санагдаад байгаа шүү дээ. Тухай дайрцуулбал цөнхт хандсан хандлага. Цөнх хандсан хандлага нүгүү яг хэвээрээ. Хүмүүсүүд нь өөрсдөө хөгжөөд байгаа мөртлөөс яг тэр нийгмээс ирж байгаа дарамт шалтууд нь бол яг хэвээрээ. Тий. Тэгтээ арай жоохон хүмүүс гайгүй болсон байж магадгүй хаа. Гэтэ яг нэг юм тэр үед байсан хүмүүс одоос өгшөрсөн байгаа шүү дээ. Тэгээд тэр хүмүүс нь болохоор илүү яг тэр үз бодолтойгоор нөгөө эр хүн шиг байх хэвээр нөгөө хог асаж болтгүй гэд яг л тийм үз бодолтойгоор байгаа. Магадгүй одоо ингээд сая яриан дунд ингээл хоёлаа ярилцаал юм. Тэгэнгүүт чиний хувьд за энэ зүйл миний хувьд сая ингээл хоёлаа хөврөөд ярьж штеп. Тэгээ энэ дунд магадгүй асуултнаас арай гадуур мэт боловч дурсамжинд орж ирж байгаа, сэргэж байгаа. Магадгүй энэ их миний хувьд тааламжгүй байсан ч гэдэг юм уу? Эсвэл илэрхийлэхийг хүсэж байгаа зүйл юм. Дурсамжаас гадуур орж ирсэн дурсамж. Чи өөрийгөө одоо тэгвэл хэр зэрэг чөлөөтэй байна гэж үзэж байна. Одоо юу? Хэр зэрэг чөлөөтэй байна? 5 6 10-аас тий 0-аас 10-ын хооронд. Тэгвэл 5-аас 6 дээр. Одоо яг энэ орчинд уу эсвэл ерөнхийдөө гадуур нийгэмдэр өдөр тутамдаа үнэлж байна. Энэ орчинд. Яг одоогор бол 5-аас 6. Тий. Чамд бүр илүү өөрийнхөө чөлөөтэй байх гэхэд магадгүй юу саад болоод.
Хүмүүсийн бодол. Хүмүүсийн бодол. Тий. Хүмүүсийн бодол. Энэ видеог үзэх бах тэгээ юу гэх бол гэдэг бодлоо. Тийм бодолч бас байна. Тэнгүүдлээр бас одоо яг манай инфосет дээр байгаа хүмүүс бас юу гэж бодох бол гэдэг бас бодол байна. Тэгээ энийг дагаад чи тодорхой хэмжээний бас бодол илэрхийлэл дээр бие бариад байна гэсэн үг. Магадгүй тийм баха. Тэгвэл энэ чинээс гадна талд чи өөрийгөө хэр зэрэг чөлөөтэйгээр өөрийгөө илэрхийлж чадчихна. Энээс гадна талд би яг өөрийнхөө аюулгүй орчинд бол 10%, үгүй 8 ч юм уу. Тийм хувь илэрхийлдэг баг. 8 уу? Тий. Яг өөрийнхөө юу биш яг нийгмийн хүрээнд орж ирэх юм бол бас нэг 5-6 мураатай байх баг. Хүрээл донд орлоо. Тий. Энэ нь чам түүхтэй байх. Тий, түүхтэй, нийгэм түүхтэй, хүмүүс түүхтэй. Хүмүүс хайрцагтай амар хэцүү. Тэгэхээр би өөрөө хэцүү гэдэг ч магадгүй. Түүл энийг яаж болох юм? Одоо нөгөө хүмүүс түүхтэй гэдэг нь шүү дээ. Тий. Чи ч өөрөө бас би түүхтэй гэж магадгүй. Тэгвэл энийг илүү түүх багтаа магадгүй тайван илүү чөлөөтэйгээр илэрхийлэх боломж яаж үүсгэх? Илүү хүнийг байгаар хүлээж авдаг нийгэмтэй байх юм болов уу? Илүү юм стресс багтаа хүмүүстэй байх хэрэгтэй юм болов уу? Яг юм зүгээр л бигнүүтээр явж хахад бигнүүтийг хараад аваад бигнүүт ч юм эсвэл зүгээр намайг тэнд юугаа хийж явж хахад хинч нэг анзаарахгүй байх хэрэгтэй юм болов уу? Тэгээ одоо хүмүүс амар юм минийх амьдралд амар ороод идэг юм амар ядраад. Зүгээр одоо гудамжинд явж хахад хүний дураараа шууд бичлэг хийчихдэг шүү дээ. Тэгэнгүүт тэр амар бүдүүлэг байхгүй. Хинч тэгж бичлэгтэй хүсэхгүй шүү дээ угаасаа. Зүгээр тэр хүн өөрийнхөө юм хийгээд шүү дээ. Тэнгүүд хүмүүс Instagram дээр стори хийцэн байж гол тэрийг скрин рекорд хийгээл тэгэл шууд ингээд тараагаал тэгэл тэр чигээр бүгд тэрэ тийш нь хандаал 960-анд оромжлол 960-анд хэлээл. Тэнгүүд тэр хүн зөв өөрийнхөө орчиндөө амар юм чөлөөтэй амьдарч байхад нь хүмүүс тийш нь хүчээр дайраад байгаа байхгүй тэр хүний орон зайлуу. Хинч тийм зүйл өсөхгүй үсттэй. Хинч зүгээр гэртээ байж байхад нэг хүн орж ираа гэж үгэл тэнгүүд монголчууд ер нь амар дэлхийн дээр тийм тахаахалтай. Гэтэ тэгээд монголчууд манай орон чинь гэж тийм ингээд бөөнөр ингээд нэг сая 500-аар тач юм уу нэг хүний юмр ингээд орж ийн гэдэг амар байхгүй. Чи тэгвэл энэ байдал дээр хувьсаа тэгвэл юу хийж байгаа? Юу? Тий. Хувьсаа өөрчлөгдөх тий хүнийг байгаагаар нь хин хинийхээ эрэхт одоо халдахгүйгээр ингээд тайван амглан орший гэдэг шүү дээ тий. Эний төлөө чи хэрэг анзаарсан бол өөрийнхөө хувьд юу хийж байгаа? Би чиний оролцоо юу? Миний оролцоо хэрэг саний ярьсан зүйлд өөрийнхөө оролцоо гэх юм бол би ямар чимээгүй байж байгаа гэх юм уу? Хүний асуудал тушуугаад өрөхгүй. Хүний асуудлын талаар мэдэхгүй мэдгч над тэрэг байхгүйгээд аюу юм чимээгүй байгаа юм лөө. Чиний өөрийн оролцоо бол юм. Тий. Тэнгүүт би муу оролцоотой болов. За. Жаахан асуултын хоёлаа арай өөрчлөлт хий. За. Сая ингээд ахын талаар орж ирээд сая хоёлаа дурддагдаад өнгөрлөө. Тий. Энэнтэй холбоотойгоор давхар гэр бүлийн үед ээж аав баггүй бусад байхгүй. Ээж аавын талаар ер нь чи тодруулбал. Ээж аавын талаар гэх юм бол намайг бүр жоохон байхад ээж насаараад тэгээ удаач хэдэн жилийн дараа аав насаараад тэгээд дараараа гэд хамаатуудынхаа гэрээр ингэж гэж амьдарч чаад тэгээд ах дээрээ байгаад тэгээд бэрэгчний тэр тэдний хүүхдүүдтэй байж байгаа. Тэгээд 15 100 гэрээс явсан. Тэгэхээр гэр бүлийн хувьд ээж аваасаа бага насандаа үгүй 19 дэх гэрээс явсан. 19. Ээж аваас бол бага насандаа салсан гэсэн. Тэгэхээр гэр бүлийн ах дүү нарын садан төрөлийнхөөроо
холбоотой байхгүй. амьдарч Тий амьдэрдэг байсан. тэр хүмүүстэй холбоотой одоо чамд ирдэг байсан одоо юу гэдэг нь сөрөг хандлага ч гэдэг юм уу одоо хэлж ярих энэ тал дээр юу нэмэр. Сөрөг хандлага нэг юм нэг ядггүйсэн. Нэг амар сөрөг хандлагсаад байх юм байдггүйсэн. Зүгээр л тэнх байдгүйсэн юм байна. Тэгэл тэр нэг багасаа амар ирэх үссэн. Эхлэл үжид тэгээ уйлал үжидэг. Тэгээ даав нас бараал тэгэл тэг юм зэмжэн нод болсон баха. Өнөөдрийн магадгүй чиний өөрийн тодорхойлж байгаа байдалд чиний бага насны гэр бүл доторх нөхцөл байдал тий ээж аваа эрт талдсан байдал за мөн ахын амт ах дүү нарын да ингэ байжсэн байдал энд нөлөөлсөн байж болох уу? Чи өөрөө юу гэж бодож байна? Миний өнөөдрийн яг энэ байгаа байдал уу? Одоо миний гээ байгаа байдал уу? Зөвхөн гээ биш. Чамд тулгарч исэн зүйлүүд одоо ингээд туулсан зүйл. Гээ байгаа байдлаас бусна. Гээ байгаа байдлаас бусна. Тэр бол миний яг сүнс. Тусдаа. Тийм тусдаа. За. Ерөнхийдөө хоёулангийн чинь ярилцлага за ингээд зөвлөгөө өгөх буюу өнөөдрийн чиний сонгож ирсэнтэй холбоотойгоор хугацаа маань төгсөж байгаа учраас би чамаас магадгүй чиний хувьд өөрөө асуухыг хүссэн тий надтай одоо нэгэн туулзж байгаа тэр магадгүй тодруулъя эсвэл магадгүй ярилцлагынхаа дунд илэрхийлье гэж бодсон зүйл юу байна? Илэрхийлье гэдэг нь тэрний өгс үг гэхэлэр магадгүй миний хувьд асуугаагүй чиний хувьд зорж энэ ч оролцох хэлхийг хүссэн зүйл. Яг одоо төрж байгаа мэдрэмж нь үү? Чи жоохон шүүгдсэн мэдрэмж. Шүүгдсэн мэдрэмж. Тэ яг тийх ястай гэдэг нэг юм ороод ирсэн юм шиг. Мэдрэмж төрөөд байна. Тэ. Магадгүй харин чамд ийм мэдрэмж төрөөд байгаа учраас л би чамаас магадгүй өөрийгөө илэрхийлэх, хариулах тий. Яг тэгвэл би ихэнхдээ хөтлөөд асуугаад байсан учраас би чамд боломжийг өгч байгаа юм гэсэн. Тэгэхээр магадгүй чи өөрийн одоо төрж байгаа мэдрэмжтэй холбоотой илэрхийлэхийг хэлхийг хүссэн зүйлээ бол санал болгож байна гэсэн үг. Хэлхийг хүссэн зүйл нь танд уу өөртөө юу хүмүүст үү? Аль нь ч гэж байна. Хүмүүст хэлэх бах та тэгвэл. Тэгээ юу хэлэх юм бол? Миний хувьд тэгвэл өөрт чинь санал хэлэх гээд байна. Одоо яг ерөнхийдөө яг одоогийн байгаа байдал юу юм бэ гэхлээр хоёулаа зөвхөн зүгээр ярилцах биш магадгүй өнгөрсөн чиний туулсан талаар яриад эхэлж байгаа учраас нөгөө нийгэмдэр байсан хүмүүсийн чам руу хандсан хандлагуудыг хүндсэн учраас одоо мэдрэмж нэлээд хүнд магадгүй орж ирэх үе юм байснаас өөрчлөгдөж магадгүй. Тэгэхээр өөрт чинь би хүсэх гээд байгаа түрүүний энэ мэдрэмжүүдийг засахын тулд болж өгвөл илэрхийлэл бол нэг өөр. Гэвч сэтгэл дотор мэдрэгдэж байгаа зүйл бас нэг онд. Магадгүй чи өөрийгөө гадна нийгэмд өөрийгөө аль болох нээлттэй байдлаар илэрхийлээд байгаа мэт боловч сэтгэл дотор бодогдоод байгаа өөрийн одоо гойных ганцаардах магадгүй зарим тохиол эргэлзэх өөрийгөө чамлаад байгаа энэ мэдрэмжүүдийг хэрхэн яаж магадгүй зөв илэрхийлэх юм тэрийг яаж бусдтай илүү ойлгомжтой хуваалцах юм. Яг тэгвэл одоо чиний яриан дундаас надад төрөд байгаа тодорхой community буюу хэсэг бүлэг дотор л чи өөрийн зарим зүйлийг гаргаад ийн гэдэг учраас энийг магадгүй хуваалцах ойлголцох үүднээс сэтгэл зүйн бас тодорхой хэмжээний зөвлөгөө ярилцлагыг авбал зүгээр юм болов. Яагаад гэвэл хоёлаа дөнгөж сая зүгээр чамд төрсөн мэдрэмж болон өнгөрсөн тухай ярьлаа шүү дээ. Чиний мэдрэмжинд ийм хүчтэй нөлөөлж байгаа учраас миний хувьд чамайг давхар сэтгэл эмчилгээ, сэтгэл
зүүн талаар ерөнхийдөө ярилцлагыг цаашаа үргэлжлүүлэх нь зүйтэй болов. Энэ маань цаашлаад нөгөө чиний зарим тохиол нөгөө тааламжгүй урамсгалаас цухтаад нөгөө архины хэрэглээ, шоу, за магадгүй цаашлаад зарим талдаа эрсдэлтэй зан үйлүүд рүү орохоос сэргийлэх. За мөн одоо нөгөө хүмүүсийн сүүлийн үед яриад байгаа soulmate ч гэх юм уу тийм. Чамайг яг боддоор нь ойлгох хин нэгэнтэй ойролцоход илүү төхөн болох болов. Ягаад гэвэл чи өөрийгөө хүчилсэн ч юм өөрийгөө хит байрсан байдлаас гарах боломж ерөнхийдөө засал эмчилгээгээр олдох болов. Тэгээ би чамайг магадгүй өөрийнхөө боломжтой бол сэтгэл засал эмчилгээнд үргэлжлүүлээ яваарай гэж хүсмээр байна. Тийм. Тэгээд цаг гаргаж оролцсонд баярлалаа. Тааламжгүй мэдрэмж байгаа ч гэсэн энэ маань магадгүй зарим хүмүүст нэгийг бодуулж ойлгуулах боломж болох болоо гэж бодож байна. За тэгээд амжилт хүсье. Баярлалаа. Хүн бүрд тусламж хэрэгтэй. Хамтдаа ярилцаж, хамтдаа шийдье. Сэтгцийн эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд